Улсын хурлын гишүүд өөрсдөө уншаагүй хууль дээрээ хамтран санаачлагчаар гарын үсэг зурж байна. Зэсийн ашигт малтамлын нөөц ашигласны татварыг бууруулснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзжээ. Дэслийн төсвөр нээлттэй сонсгол хэмжлээ. Хүүхэд вакцин хийлгээгүй муурт маажуулсны улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Өдөрт 40-оос 50 иргэн захин зарлинд хүртэж байна. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Улсын хурлын гишүүн Амгаланбаатар үндэсний их баяр наадмыг өөрийн дураар өөрчилж 93 наадмыг 3 эрийн наадам болгох хууль санаачлаад бүтлгүүтлээ. Байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн эхний өдрөө л энэ хууль улсын хурлын гишүүдийн ундууцлыг хүргэж олон нийтийн уур бухимдлыг барсан. Сүүлдээ Амгаланбаатар гишүүний хуулийг дэмжиж гарын үсэг зурсан зарим гишүүд нь ийм агуулгатай хууль гэж мдээгүй гихчлэн өөрсдийгөө өмгөөлж байна. Энэ бол гишүүд хууль санаачлах ажилдаа хайн ханддгийн хамгийн тод жишээ юм а. Улсын хурлын гишүүний хийдэг гол ажил нь хууль санаачлах. Гэтэл гишүүд энэ ажлаа хангалтгүйгээс хангалтгүй хийж байна. Зарим гишүүд өөрсдөө ч бүтэн уншаагүй хуулийн төсөл дээр хамтран санаачлагчаар оролцохоор гарын үсэг зурж байна. Энэ нэг талаар сонгогчдоо олон хууль санаачилж батлуулсан гэдэг хэлэх хөвгтөө хийсэн ажилдаа харагдах гэсэн гишүүдийн явцсан хандлагаас үүдэлтэй. Нөгөө талдаа танилын нүр халуун гихчээр танил дотн байдаг гишүүн нь миний хуулийг дэмжээд өгөөч гэхээр яаж чадалгүй хамтран хууль санаачлагчаар оролцдог гэдгээч зарим гишүүд нуухгүй байгаа юм. За хаяа зарим гишүүд дэмжиж гарын үсэг зурсан олон хуулиуд дотроо төөрч өөрийнхөө санаачилсан хуулийн талаар чуулганы танхимд асуулт асуух юм чи. За энэ нь өөрөөсөө асуулт асууж байгаатай агаар нэг юм. За иймэрхүү байдлаар хууль санаачлах ажил төрийн ордонд өрнөж байна. Найз нэг ийм хууль санаачлагч байгаамаа энийг дэмжиж өгөөч гэхээр агуулгыг ингээд товчхон асуучдаг. Тэгэнгүүт нөгөө итгэл зөхүүднээсээ бичиг цаасын бүтэн уншихгүйгээр зурцсан тохиолдлууд бол байгаа. Би зарим тохиолдолд нөгөө хууль санаачилж байгаа хүндээ итгээд хаяа зурчдаг. Одооноос бол дахиж тэхгүй гэдгээ сая ойлгож авлаа. Хамт өргөн мэдүүлж байгаа учраас яг л өөрөө одоо бичиж чаддаг адилхан асуудалтай шүү. Тэгэхээр өргөн мэдүүлсэн мөртлөө өөрөө хуулиасаа юм асуугаад идэг тийм тохиолдлууд бас байдаг. Хуулиа санаачилчаад тэгээд тэрийгээ дэмжичээд өргөн барьчаад тэгээд олон нийт дэмжихгүй эсвэл өөр санаатай байвал гинтхэн саналаа өөрчлөөд үзэл баримтлаа өөрчлөөд тэгээ би ийм юм дэмжихгүй байна гэдэг бол зарчмын хувьд бол боломгүй л гэж би бодож байна. Олон хууль тогтоол батлуулснараа сайн ажиллаж гин гэж дүгнж магадгүй тий. Бас сонгогчд бас тэгж дүгнж магадгүй шүү дээ. Гэтэ нөгөө талдаа аливаа нэг салбарын асуудлыг шийдэж явах юм бол 1-2 хуультай байсан ч гэсэн том үр дүн болов уу гэж би бол боддог. Улсын хурлын гишүүд сонгогчдтой уулзахдаа би тэдэн хууль санаачилж батлуулсан гэж ажлаа тайлхнадаг. За батлуулсан хууль нь олон байх тусмаа тухайн гишүүн хийсэн ажилтай харагдана гэж боддгоо. Иймдээч олон хуулийн ард нэрээ бичүүлэх гэж хошуурцгаах нь бий. За гэвч гишүүдийн энэ хайн хандлагын хор охирол нь жирийн иргэдийн амьдрал дээр бууж байна. Дутуу уншсан түүхийн хууль батлагдсанаар эргээд амьдралд хэрэгждэггүй эдийн засгийг боомлсон иргэдийг хохироодог гажиг тогтолцоог үүсгэдэг. За тиймээс одоо тооны араас хөөцөлдөж нэр зүүх биш иргэдийн амьдралыг бодитоор өөрчлөх чанартай хууль батлах цаг болсныг зарим гишүүд санууллаа. Төрийн бас байгууллагын барилдаанд шүгэрсэн бөхчүүдэд төрийн цал нөхөж олгох асуудлаар улсын хурал талцаж эхэллээ. Тодорхойлбол наадмын хуулийг өөрчилж 2021 оны цар тахлын үеийн барилдаанаар 17 бүхэд улсын цал нөхөж олгох сайн зураг нарийн гишүүдийн санаачилсан хууль шүүмжлэлийн бай болоод байна. Хууль тогтоогчид хуулийн цаана нутгийн бөхчүүдтэй цол нөхөж олгох лобби хийж байна уу гэх хардлагыг ч дагуулад байна. Сайн зураг нарын гишүүдийн санаачилсан хуулиар 17 бүхэд нөхөж цол олгохоор байгаа. За эдгээр бөхчүүдийн ихэнх нь 2021 оны наадамд шүүгэрсэн хүмүүс байгаа юм. Тодорхойлбол 2021 оны наадамд төрүүлсэн Батүлзийд улсын арслан цол олгохоос эхлээд Ууганбаяр, Батчулуун, Довчин Сэмб, Амгалан, Батсайхан, Адья, Уртнасан, Мөнхбаатар, Хадбаатар зэрэг бөхчүүдийн цолыг нөхөж олгоно. За гэвч тухайн үеийн барилдаан нь улсын баяр наадам биш, залуучуудын холбоо гэх төрийн бус байгууллагын зохион байгуулсан ойн барилдаан байсан учраас төрийн цол
цол нөхөж олох нь хууль бус тэгш ус байдлыг үүсгэнэ гэж зарим гишүүд хатуу шүмжиллээ. Хэрвээ энэ хууль батлагдаж 17 бүхэл цолыг нь нөхөж олгобол бүхэн ертөнцид ирэмбийн замбраагүй тэгш ус байдал үүснэ гэдгийг ч гишүүд анхааруулжлаа. Төрийн бас байгууллагын барилдаанд шүгэрсэн бүхчүүд өнөөдөр улсын наадамд 9 давн төрүүлж таваа гайхуулан барилдаж буй залуу арслангуудын дээр ирэмблэгдэхээр байгаа нь залуу бүхчүүдийг хэлмэгдүүлсэн шудраг бус шийдвэр болно гэж үзэж байлаа. За гэхдээ нөгөө талдаа хөдөлмөрийг нь үнэлж цолыг нь нөхөж олох ёстой гэх байр суурьтай гишүүд ч байгаа юм а. 2021 он залуучтай холбооны зориулагдсан тэр 502 бүхэн барилдаанд би бол одоо яг үзээд байжсан. Тухайд би нөгөө Шангайрхан дүүргийн цэг дараа байсан учраас нутаг дэвсгэр дээр нь болж байгаа учраас одоо бас яг тэр наадам очиж сонирхож байсан. Энд үл ямар нэгэн байдлаар цол олгох нь бол би дэмжихгүй. Манай тойргийн бас асуудал واخгүй. Ирж байгаа гомдлууд нь бол тухайн үед цол олгоно гэж зарлсан. Тэгээ очиж барилдсан. Тэгээд цолоо олгосон гэж байгаа юм тийм ээ. Тэгээд ингээд цол молыг уншицсан гэж байгаа. Тэгснээ дараа нь цуцалдсан гэж байгаа. 10 сард ч үлээ цуцалдсан гэж байгаа. Тэгэхээр анхнаасаа цол олгоно гэж барилдуулчаад тэгээд дараа нь цолыг хураацсан. Тэгэхээр Монгол төр өөрөө худалч байж болохгүй. Төрийн аливаа цол шагналыг бол одоо дайны бус үед бол одоо нэхэн өгдөг юм ойлголт байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо чинь хэрвээ үнэхээр одоо шагнал нэхэн өгдөг бол ардсан усхлын эцэг гэдэг нь одоо Санжир сүргийн зурагт Улсын Баатар үгүй л доо. Энд тийм биз дээ. Нөхөж нэхэж өгч болдгоо учраас л болохгүй шүү дээ. Тэнгуүл нь ганцхан ялгаж авах юм бол бүхчүүд нь болно гэдэг ч юм уу ийм ялгаатай байдлыг өөртөө бас уулзч өгч болохгүй шүү дээ. Засгийн газраас 2021 оны наадмыг аль бие ёсоор цуцалж 2022 онд ардын явсгалын 101 жилийн барилдаан хэмээн 1024 бүхийг барилдуулсан байдаг. Харин хууль санаачлагчид 2021 оны наадмын морь сурын хармаанд цол олгочход бүхчүүдэд цол олохгүй үлдээх нь өөрөө тэгш бус байдал гэж барьцах хандлагатай юм. Иймд бүхчүүдийн хөлс хүчийг үнэлж цолыг нь хуульчилж өгөх ёстой гэлээ. 21 оны наадмын хувьд бол 22 онд баяр наадмын хуулийг шинжилсэн хариулгыг батлахдаа одоо өнгөрсөн парламент шийдсэн баггүй 101 жилийн ойтой тэр бүхийн цолтой холбоотой маргааныг нэг талд нь гаргаж шийдвэрлээрэ гэдэг заалттай дагж мөрдөх журмал. Гэвтэл тэр дагж мөрдөх журмын хууль дээр эрхгүй байгууллага шийдвэрлэж болног орцсон чинь эрхгүй байгууллага хинбэ гэдэг асуудлаас болоод энэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо бас хүндрэлтэй байгаа. Энийг л тодруулж процессжуулж өгж байгаагаар л байгаа. Түүнээс биш одоо ингээд би бас нэг шууд шинээр санаачлаа ч юм уу гэх гээд байгаа зүйл юусаа байхгүй маа. Сайн зураг нарын гишүүдийн санаачилсан хууль батлагдвал Ховд аймгийн улсын цолтой бүхчүүд 1 арслан 3 харцгаар бүл нэмнэ. Энэ нь бүх сонирхогч үзэгчдийн дунд Ховд аймгийн харьяат улсын хурлын даргатай болсноос ийм хууль орж ирлээ гэх шуумж явж байгаа юм. Нөгөөтэйгөр хууль санаачлагчид ч мөн нутгийнхаа бүхчүүдэд цол нөхөж олох гэж байна гэх хардлагч үүсэж байгаа юм. Ийхүү Амгаланбаатар нарын гишүүд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүхчүүдэд улсын цол нөхөж олгох 1-3 наадам хийн зэрэг олон нийтийн анхаарал татсан хуулийн төсөл санаачилж нохоо шуугуулж нийгмийн анхаарлыг өөр зүгт татаж байх зуур дахин нэг хуудуутай хуулийг дахин доогоор батлуулахаар гэрлийн хурдаар хөөцөлдөж байгааг нэр бүхий гишүүд дэлгэлээ. Ер нь уран дулаан цаг ярьж Баяр наадмын уур амьсгал орж хаврын чуулган хаах мөчөд хувилдааны хууль олноор батлагддгийн хамгийн ойрын жишээгээр Туулын хурдны зам төсөлд бонд босгохыг өнгөрсөн жилийн үдийд улсын их хурл дэмжиж байсныг нэрлэж болох юм а. Зэсийн үн түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй байх үед манай засгийн газраас зэсийн олборлолтоос олох хамнаатын хувь хэмжээгээ 3 дахин буулгах хуулийн төсөл оруулж ирж байгааг Батнайрамдал нарын гишүүд эсэргүүцэж байгаагаа мэдгдсэн. Түүнчлэн улсын хурлын 120 дугаар тогтоолоор 6 сарын өмнө баталсан онцлогийн хэлцээрээ явж байгаа яг энэ үед энэ хуулийн төслийг эрчимтэй зүтгүүлж байгаа нь хэний эрх ашиг төлчилж байна вэ гэх хардлагыг дагуулж байна гэдгээч ил шулуухан мэдгдсэн. Учир нь онцлогийн гэрэн дээр засгийн газрын эзэмших хувь хэмжээг амнаатаар орлуулах хувилбар яригдж байгаамаа. Энэхүү хуулийн 47-гийн 5 заасан зэсийн амнаатыг зэсийн ашигт малтомлын нөөц ашигласны төлбөрийг нэмэлт зэсийн амнаатыг 3 дахин бууруулах ийм төсөл орж ирсэн байна. Түүхэн хэмжээнд зэсийн үн өсөд байдаг онцлогийн хилцээр яг иж явж байгаа Монгол улсын өгөөж авах хэсэг нь бол зэсийн амнаатаас шалтгаалах байхгүй юу? Тэгэхээр яг энэ цаг мөчид зэсийн амнаатыг нэмэлт амнаатыг нь $9,000 дээш байхад 15-аас 3%. За үн бүр доош байхад 10 дахин бууруулах ийм хууль орж ирж байгаа нь бол маш ноцтой. Тэгээд
Монголын эрх ашигын талд үйлчилсэн хууль гэж ерөөсө харахгүй байна. Онтригийн хилцлийг ахалж байгаа дамжин юм сайд онтригийн хилцлээ эхлэхээс өмнө Зэсийн амнаатаа өөрөө санаачилж бууруулж байгаа тэгээд аль талд үйлчилж байгаа гэж ойлгох юм. Онтройтой холбогдуулж одоо хийж байгаа гэдэг зүйл бол байхгүй. Энэ бол өөрөө стратегийн орд. Энэ өөрөө стратегийн орд учраас үндсэн хуулийн дийлэнх холонх нь ард түмний мэдэлд байх. Үр ашиг нь ард түмэнд байх энэ зарчмыг хангуулж энэ хуулиуд хэрэгжилтэд хангаж явна. Тэгээд түрүүний хэлсэн 5% 5 дээр нэмэх нь 5%-ийг өсөн нэмэгдэхийг 5% байх хязгаар байхгүй. Хязгаарлаагүй учраас 2025 оны 1 сарын 10-нд орсон өөрчлөлтөөр тусгай амнаатыг 5%-аас дээш нь байж болохгүй гэдэг хязгааргүй тэрийг 15% нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Дараагийн хийгдэх одоо энэ онтрой дээр бол энэ Монгол улсын одоо төсөвд оруулах, баялагын санд оруулах энэ одоо мөнгөн хөрөнгийг бол буулгах ямар ч нөхцөл байхгүй. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бас нэг шүүмжлэлт үндэслэл байгаа нь улсын мэдлийн эрдэнэ үйлдвэрээс 15% амнаат авахыг хэвээр үлдээсэн хэрнээ бусад засгийн ордуудаас авах амнаатын хэмжээг 5% болгож буулгах заалт оруулж ирснийг эргэдэг шүүлжлэх зарчимд нийцэхгүй байна гэж шүүмжилж байгаамаа. Үүнд салбарын яамнаас дээрх няцаалтыг өглөө. Эрдэнэтэд одоо өнөөдөр бид нар 15% гээд огцсон мөртлөө бусад олборлолтын дээр нь 5% гээд ингээд хууль санаачлаад орж ирж байгаа нь хоёр дахь одоо үндсэн энэ хардлагыг төрүүлж байна гэж бодож байна. Тэгэхээр миний үндсэн гол санаа юу вэ гэхээр нэгдүгээр бид нар энэ хуулийг энэ цаг үе дээр батлах нь бол буруу. Өнөөдөр бид нар онтройтой холбоотой энэ гэрээ хэлцээрүүдээ хийж дууссаны дараа энэ хуулийг 7 хэмжиж нэг огтлох зарчмаар батлах ёстой учраас өнөөдөр энэ Монгол Улсын засгийн газрын өргөн барьсан хуулиа бол татаж авах ёстой гэж би үзэж байна. Одоогийн төсөл дээр бол эрдэнэ төлөвлөрийн одоо эрдэнэ төлөвлөрийн бас төлөөллөөс хүн оролцож байгаа. Одоогийн төсөл дээр бол эрдэнэ төлөвлөрийн амнаатыг одоо хэвээр нь үлдээх ийм одоо зохицуулт явж байгаа. За бол одоо сангийн амтайгаа бид бүхэн бол одоо зөвшөлдсөн тодорхой хэмжээний төрөний хэлсэн энэ 20 гаруй одоо төсөл яг одоо бодитоор эргэлтэнд ороод ингээд явхад энэ Монгол улсад одоо баялагын санд хуваарлагдах хуваар Монгол улсын төсөвт одоо учруулж байгаа нөлөөлөл нь буурахгүйгээр улам нэмэгдээд явж байгаа үед бол бас энэ амнаатынхаа уян гатан бодлогыг бол баримтлаад явж болох ба. Аж үйлдвэр эрдэс баялагын яамны зүгээс хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд амнаат авах хувийг буулгаснаар зогсон байдалд ороод байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөдөлж чадахгүй байгаа зэс олборлтын 21 төслийг хөдөлгөх түүнийг дэмжсэн зохицуулт гэж тайлбарлаа. Тэр тусмаа зэсийн үн дэлхийн зах зээл дээр өндөр байгаа энэ үед улс авах татвараа буулгаснаар хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг гэж үзэж байгаамаа. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар амжиж хэлцэх товтой байгаамаа. Нийслэлийн дээрх төслөө дараараасаа царцаж хуулийнхны үүдийг сахих боллоо. Хамгийн сүүлд гэхэд 2.6 их найдыг гүйлгээг царцааж 2 ч хүнийг ялагдагчаар татсан тухай авилгатай тэмцэх газраас мэдээлсэн. Энэ мэт нийслэлтэй холбоотой асуудлууд хуулийн байгууллагуудаар шалгагдаж байгаа хэдий ч олон нийтийн дундах эргэлзээ одоо ч хэвээр байна. Иймд нийслэлийн төсөв болон хот дээр хэрэгжиж байгаа төслүүдтэй холбоотой асуудлаар улсын их хурал нээлттэй сонсгол явуулахар болжээ. Сонсгол энэ сарын 15 болон 16-ны өдөр болох юм байна. Нэгдмэл улсын нэгдсэн төсвийн бодлого алдагдсан байж болзошгүй нөхцөл үүссэн. Хөрөнгө оруулалтын одоо маш том хэмжээнд нийслэл дээр байж байгаа. Улсын төсвийн бараг 3-1-тэй тэнцвэр хэмжээний нийт энэ төслүүд болоод төсвийн нийлбэр дүн болоод идэг. Тэрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх энэ том төслүүдийг Монгол улс даах юм уу? Ямар эрсдэл гарах юм? Тэр эрсдэл нь эдийн засагт яаж нөлөөлөх юм? Тэгээд буцаад хүмүүсийн карбонд очиж байгаа цалин тэтгэмж инфляцид яаж нөлөөх юм, өрийг буцаад төлж чадах юм уу? Их үүсвэрээ болохоор зэрэг татвараа нэмжгаад бүрдүүлээд идэг. Энэ яваараа цаашдаа явах уугүй юу? Ямар залруулга бид нар хийх ёстой. Энэ бол бодлогын шийдэл. Энийг ойлгохын тулд сонсгол хийдэг. За дээрэс нь мэдээж хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй иймэрхүү мэдээлэл гарах юм бол угаасаа хууль үүсний байгууллага тусдаа шалгаа явьж байгаа. Бид нар бас давхар мэдээлэл аваад сонсголоос бас тэр чиглэлээр үр дүн гарах байхаа гэж бодож байна.
Ийхүү нийслэл хотод эргэлдэж байгаа хэдэн их найдын төсөв хэрхэн зарцуулагдсан тухай улсын их хурл нээлттэй сонсгол хийхнэ. Энэ дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлууд, нийтдээ хагас их найд гаруй төгрөгийг зарлагдчихад байгаа энэ төсөлтэй холбоотой гэрээнүүдийг ил болгож, гүйцэтгэгч компанид шилжүүлсэн 500 тэрбум төгрөгийн зарцуулалтыг тайлгнахыг ардчилсан нам шаардлаа. 500 гаруй тэрбум төгрөг туулын хурдны зам барина гэдгээр ямар нэгэн гүйцэтгэл болон ямар нэгэн ажлын даалгавар байхгүйгээр тухайн гэрээ зурагдаад тэр мөнгө гарцсан байгаа. Тэгэхээр бид бүхэн тухайн гэрээнүүдийг ил тод харах зайлшгүй шаардлага байгаа. Энэхүү шаардлагыг бол ардчилсан намын зүгээс бол тавьсан. Өнөөдрийн хүртэл бол ямар нэгэн үр дүнд бол хүрээгүй байна. Өнөөдөр шинээр томилогдсон байгаа одоо нийслэлийн засаг дарга маань бол хамгийн түрүүнд туулын хурдны зам дээр гарчсан тэр бүх асуудлуудыг нээлттэй ил тодор хамгийн гол нь тухайн гэрээнүүдийг ил гаргах тэр одоо манлайлж ажилласаа гэж хүсэж байна. Нямбаатар ч вэ, дараагийн дарган ч вэ зүгээр дүр. Тэр авилгалын бүтэц өөрөө тэр чигтээ түүнийг хамгаалдаг нэг дүр сайн дарга гिचэл хулгайгаа хийгээд байна. Хоёр даргын дансаар 2.6 их найд гарсан гэж мэдээлэл засаад байгаа. Тэр мөнгөнд мэдэхгүй. Тэгэхээр энэ их мөнгөний тэр бум их найдын хулгай гэдэг чинь гэтэл Улаанбаатарын иргэдийн дасан тийм их мөнгө байгаа юу? Тэр энэ бүх асуудлыг шийдчих юм бол авилгалгүй болчих юм бол хөгжил цэцгэл гэдэг чинь өөрөө тэр чигтээ хүрээд ирдэг юм байна. Энэ чиглэлд ажиллана. Тэрэн зориулаад бодлогын зөвлөлүүд маань бүгдээрээ бэлэн болцсон ажиллаж байгаа. Мэдээллүүдэд цуглуулнаа одоо. Иргэдэс Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хуулийн төсөлд банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хязгаарт өөрчлөлт оруулах заалтууд тусгагджээ. Одоогийн мөрдөгдөж буй банкны тухай хуулиар нэг хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг 20%-аас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Энэ нь гадны хөрөнгө оруулагчид дайжих, бага хүүтэй урт хугацааны хөрөнгө оруулалт татахад тээг болж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Харин энэхүү хуулийн шинжилсэн найруулгад нөлөө бүхий 5 арилжааны банкны хувьцаа эзэмшигчийн хязгаарыг 34%, харин хаалттай банкны хязгаарыг 51% болгож өөрчлөх заалт тусгагджээ. Ингэснээр гадны банк орж ирэх суурь тавигдахын зэрэгцээ системийн нөлөө банкуудын монопол байдал халагдаж өрсөлдөө нэмэгдэн гэж салбарын экспертүүд үзэж байна. Түүнчлэн иргэдийн хамгийн ихээр хүлээж буй зээлийн хүү болон барьцаа буурч хугацаа уртсах боломж бүрдэнгэлээ. Гадны банкыг өөрөх оролцуулах, за нөгөө талаараа бол мөнгөний нийлүүлэлтийг бол нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлага байгаа ч гэсэн нөгөө гараар бид нар бас арай дутуу буруу зүйл хийцсэн болов уу, долимог зүйл хийцсэн болов уу гэх тэгээд буцаад хараад үзэхээр энэ заалтаа бол зайлшгүй бас өөрчлөхөөс өөр арга болж байна. Тэгэхээр одоогийн банкны хуулинд бол 34%, за цаашдаа бол 51% хүртэл бол өөрчлөлт оруулах гэж байгаа. Дотоодын хөрөнгөний бирж дээр хөрөнгө татах гэхээр бол манай хөрөнгөний бирж бол эндүү жижигдээд байна. Одоо банкуд цөөхөн одоо нэг 10 хүрэхгүй санал болгоход манай хөрөнгөний бирж 3 дахин томорсон. Гадагш хөрөнгө оруулалт татах гэхээр Монголыг бас хөрөнгө оруулалт сонирхгүй байна. Тэр гадны хөрөнгө оруулагчдыг бас сонирхох тэр хувь хэмжээнд нь авчрах зорилгоор өөрөлдвөл гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэ хувь эзэмшлийнх нь хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн ийм санал орж байгаа. Хувь нийлүүлэгчдийг эцсийн өмчлөгч гэдэг агуулгаар хандсан арай илүү оновчтой бөгөөд зөв шийдэл болсон юм уу та гэж харж байгаа. Эцсийн өмчлөгчийн өөрийн эзэмших дээд хувь хэмжээг бол 20% байсныг бид нэр дурын этгээд 20% байсныг эцсийн өмчлөгчдөр 34 болон 51% гэсэн ийм хязгаар тогтоож өгсөн байна. Системийн нөлөөлөлт бүхий банкуудын хувьд 34, бусад банкуудын хувьд бол 51.
Одоогийн мөрдөгдөж буй банкны тухай хуульд манай улсад үйл ажиллагаа явуулах гадны банктай холбоотой тодорхой заалт байдаггүй. Тийм ч учраас энэхүү хуулийн шинжилсэн найруулагт олон улсын аливаа хориг болон сөрөг жагсаалтад орж байгаагүй банк салбараа нээх боломжтой байдлаар тусгажээ. Энэхүү банкны тухай хуулийн төсөлд гадаадын банк оруулж ирэхтэй холбоотой зохицуултуудыг тусгасан байна. Харин өнөөдөр ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ Бүгд найрамдах Солонгос улсын 2 банк болон Унгарын OTP банк манай улсад салбараа нээх хүсэлтэд илэрхийлсэн тухай ярьлаа. Банкны тухай хуулийн зохицуултыг хөрөнгө оруулалтын хуультай уялдуулж зохицуулсан. Тэгэхээр энэ хууль батлагдсан гарснараа гадаадын банк байгуулах одоо эрх зүйн орчин бол бүрдэнэ. Өнөөдөр бол бас одоо хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Бүгд найрамдах Солонгос улсаас бас 2 байгууллага хүсэлтэд илэрхийлсэн. За Унгарын OTP банк Монгол банкны урилгаар Монголд ирэх гэж байна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин сайжруулснаар цаашдаа гадаадын банк байгуулах эрх зүйн орчны хүрээнд бол үйл ажиллагаа явуулах боломжтой бүрдэнэ. Мөн банк санхүүгийн байгууллагын хямд өгөөсөр татахыг дэмжиж, иргэн аж ахуй нэгжүүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суудхан татварыг 5% болгон бууруулж байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоонд төрийн зарим чиг үүргийг буюу 120 гаруй зөвшөөрлийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бол бид нар 360 зөвшөөрлийг 270 гаруй зөвшөөрлийг цахимжуулж дууссан. Одоо e-бизнес платформыг эх 7 хоногт нээх гэж байна. За энэ e-бизнес гэсэн платформыг ажиллагаанд оруулах зорилгоор цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг ингээ бүхэлд нь шийдэж байгаа. Хөтөлбөр бизнес орчин болонгаар хүргэлжилж байна. Ерөнхий сайдын санаачилсан чөлөөлийн аян жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэм болно гэж харж байгаа тухай нарийн бовны чиглэлийн бизнес эрхлэгч хэлж байна. Түүнчлэн салбарын яам, түүхийд материалын үнийг бодлогоор барихад анхаарах хэрэгтэй хэллээ. Мөн халамжийн хавт гарсан бодлого иргэдийн ажил хийх сонирхлыг үгүй хийж, ажиллах хүчний олдцод сөргөөр нөлөөлж байгаагч үйлдвэрлэл эрхлэгч хэллээ. Повгорхүүгээд нарийн бовны одоо энэ үйлдвэрийг байгуулад 10 жил болж байна. Ер нь бол яг зүгээр би бол зүгээр Монгол улс жилээс жилд хөгжиж байгаа бас нэг зөв тал руугаа явж байгаа гэж харддаг. Зүгээр яг бизнес эрхлэгч бидний хувьд бол яг зүгээр улсаас тийм зүгээр туслалцаа гэхээсээ илүүтэй дэмжлэг гэхээсээ илүү зүгээр л одоо энэ нэг одоо сая нэг юу яалаа шүү дээ. Учрал гишүүн чинь нөгөө нэг сайд болонготой. За нэг манай одоо засгийн газар одоо энэ манай засгийн газрын энэ ажиллаж байгаа энэ бүрийн эрхийнх нь хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт шахалтгүй болно. Одоо энэ гаднаас орж ирж байгаа шалгалтчүүлэг одоо илүү төт юм уу битгий байгаа ч битгий ингэ шалгалтаар ингээ хааж бооно гэдэг байгаа ч энийгээ зөксөөгөөч гэдэг. Над энэ таалагдаад байгаа. Энэ үйлдвэрлэлийг ажилуулад 10 жилийн хугацаанд юу үтсэн бэ гэхээр ерөөсөө гаднаас нэг шалгалт орж ирээл за инг-тэг гээл ингээл лацтай явж ирсэн. Аюу хэцүү шттэ. Тэгэл лацтай үнэхээр одоо тэрнийг лацсан хүн одоо үнэхээр одоо тийм тасархай амжилттай юм уу. Тэгвэл адаглал нэг гадна талын зүгээр баашингийн гадна талын цонх тоосгүй нэг жоох гэж шттэ. Тэнгууд зүгээр нэг үйлдвэрийн гадна талын цонхноос ингээл ургай гिचэл тоос гээл ингийн гутаа байн тоостой лацт гээл ингэж үе байгаа. Одоо бол яг нь сүүлийн 3-4 жилд бол арай гайгүй болж байна бас нэг. Ер нь бол яг хүнсний үйлдвэрлэл одоо энэ талах ялангуяа энэ талах нарын бов эрхэлж байгаагийн зүгээр энэ салбарын үүднээс ярихад ерөнхийдөө энэ яам маань энэ нэг түүхийд нийлүүлдэг энэ монополуудтайгаа нэг тулж ажиллаад энийхээ үнэн дээр л жоохон доктортой байх талаас нь ажиллаж өгөхгүй бол бид нар ч 1000 нөгөө нэг үнийг докторжуулах барих гээд нэмэргүй идэх байхгүй. Яг гэвэл одоо энэ далах нарын бовонд ордог оронглын тос байна те маасл байна одоо юу идэх ингээл түүхийд 3 литр ингээл нэмэгдээд ирэхэд бид нар нэмхээс үр зам байхгүй. Бид нар ямар нөгөө нэг банкнаас нэг зээл авчаа сард 20-30 сая төгрөгийн зээл төлдөг тэрмэн зогсохгүй учраас бид нар зогсохгүй тул яалж явахгүй нэг гаргаж байгаа нөгөө нэг түүхий орж ирж байгаа түүхийд нэмэгдээд ороод ирэнгүүт ямарваа нэгэн тооцоол ингэж бодож жагаад
За энэ маань ингээд юу яачлаа да энэ маань одоо ингээд тэг баланстай ингээд ашиггүй болчлоо одоо. За би энэ дээр нэг 100 төгрөг нэмээ гаргачих гэдэг. Үйлдвэр эрхлэхэд ганц том асуудал үед энэ ажлах хүч. Энэ бол халамжаас ч юм болоод ажлах хүч олдохгүйгээс болоод мэрэгжлийн бус ажилчид зөндөө хүнсний салбарт ялангуяа технологич байхгүй. Зүгээр л ажилд орё гэсэн улсуудыг л ажилд авч байгаа. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл авчээ. Үүний дунд үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал гэхэд 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болсон. Мөн самсан ноолуурын экспорт өмнөхөөсөө 6 дахин нэмэгдэж 4000 тоннд хүрсэн бол үнийн дүнгээр нь харвал 330 сая ам.долларт хүрчээ. Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багтай урт хугацаатай хөнгөлөлтөө зээл олох юм а. Цагаалт хөдөлгөөний хүрээнд ноос арь ширний бэлтгэл 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтөө зээл олгох гэрээг арилжааны 5 банктай байгууллаа. Ноос арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхийн эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгөний зориулалттай хүүгийн хөнгөлөлтөө зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банкаар дамжуулан олохоор олжээ. Сүүн зармаг хязгаарлагдмал хариуцлагатай компани Өрөм сүүн зармаг цөцгийдээ тараг зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар Улаанбаатар хотод 2500 орчим дэлгүүр сүлжээ дэлгүүрээр борлуулж байна. Сар тахлын улмаас үйл ажиллагааны зогсон байдалд орсон ч хүнсний хувьсгалын дүнд хөнгөлөлтөө зээлд хамрагдаж өдгөө фермерүүд сав, баглаа, боодол үйлдвэрлэгч болон бусад аж ахуйн нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалтын үйлдвэрийн шинэ байртаа болж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ. Тухайн компанийн хувьд 80-120 хүнийг ажлын байраар хангаж байна. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн осол гэмтлийн тоо нэмэгдэж байгааг гэмтэл соог судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тус төвийн мэдээлснээр хүүхдийн нийт гэмтлийн 31-ээс 42% нь ахуйн орчинд бүртгэгддэг байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар л гэхэд гэртээ бэртсэн 9912 тохиолдол бүртгэгджээ. Иймд хүүхдээр харуулах, хараа хяналтгүй орхих осол гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлж байгааг энэч мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар нохой татуулсан 1379 тохиолдол бүртгэгдсэний 43-аас 46% нь 0-аас 18 насны хүүхдүүд байна. Тэр дундаа 5-аас 9 насны хүүхдүүд хамгийн өндөр хувийг эзэлжээ. Мөн вакцин хийлгээгүй мууранд мааж усны улмаас нас барсан тохиолдол хүртэл бүртгэгдсэн учраас нохой мууранд хазуулах, мааж улсан тохиолдолд гэрээ нөхцөлд боолт хийж, халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэхээс зайлсхийж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг эмчнэр зөвлөж байна. Мохны хаалт гэдэг юм хэрэгтэй. Хүүхдүүд цонхоор арах хэрэгтэй байдаг тийм. Тэгээд хаалтгүй үүслээд цонхоор унах тохиолдолд одоо их бас гар нөгөө ягаад гэвэл эцэг их маань гэртээ нөгөө хараа хяналтгүй одоо эхэлж байгаа учраас ихчтэй нортыг ахтай нөрчдөг. За дээрээс нь тогц халахны асуудал хэрэгж байгаа. Галын асуудал хэрэгж байгаа. За тэгээд халуун тоогоо гэж нэг юм байдаг шүү дээ. Одоо байсаар л энэ тэгээд 0-5 насны хүүхдүүд маань тэрэндээ төлөгдсөн тохиолдол маань байсаар л байгаа. Тэгэхээр иймэрхүү юм дээр анхаарах хэрэгтэй байна. Скутер гэх юм уу? Нөгөө хүүхдийн жижиг скутер. Энэ айгүй их хэсэж байгаа. Тэгээ дугуунаас унж байгаа тохиолдолд одоо бүр айгүй их хэсэж байгаа юм. Одоо хүүхд болгон дугуйтай болчихсон. Тэгээд машин хийх байгаа л нөгөө цахилгаан дугуймаа бидний хийх байгаа л. Тэгээд жилээс жил ихсэл юм. Одоо ялангуяа сурооны гэмтлүүд бол маш том гэмтлүүд ирдэг шүү дээ. Ер нь амьсаад алж байгаа тохиолдол ч байгаа шүү дээ. Түүнчлэн цахилгаан дугуй, суран, скутер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээр шалтгаалсан осол гэмтлийн тоо 2024 оноос хойш улсын хэмжээнд 6 дахин өсжээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд дулааны улирал буюу 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд гэмтэл сугалт судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасаг хандах хүүхдийн тоо тогтмол нэмэгджээ. Гэмтэл нь тухайн үедээ эдгэрсэн боловч бүрэн хэвийн болдоггүй. Олон жилийн дараа дахин завирлах, зарим тохиолдолд спортоор хичээлэхэд хүртэл хүндрэл үүсэх эрсдэлтэй. Иймд осол гэмтлээс сэргээж хүүхдүүдэд тавих хараа налтаа сайжруулах шаардлагатай эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Монголоос 2021 онд хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан Азийн анхны орн болж томоохон ахиц гаргасан ч өнөөдөр эрсдэлд орсон хамгаалагчдад үзүүлэх шуурхай хамгаалалт дутмаг хэвээр байна. Тэгвэл хүний эрхийн үндэсний комиссоос нэгдсэн үндэсний байгууллагын холбогдох байгууллагуудтай хамтран энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны холбоог сайжруулж хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх шинэ төслийг аль бие ёсоор танилцууллаа.
хүний эрхийн хамгаалагчдад 2021 онд батлагдсан хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжижигснээс хойш хүний эрхийн үндэсний комиссэнд иргэдэх хүний эрх хамгаалагчийн хороонд 130 орчим гомдол иржээ. Үүнээс 23-ыг нь үнэлгээ хийж 13-ыг нь хамгаалтандаа авсан байна. Товчхондоо нийт гомдлын 17 орчим хувь нь ямар нэгэн хариу авсан, үлдсэн нь хэрхэх нь тодорхойг байгаамаа. Хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт үзүүлэх, сэтгэл зүй болон хууль зүйн тусламж үзүүлэх ажиллагаа хангалтгүй хэвээр байгааг эндээс харж болно. Одоогийн байдлаар 130 гаруй хүний эрх хамгаалагчийн одоо эрх зөрчигдсөн талаар гомдол мэдээлэл ирсэн. За энэ шийдвэрлэлтийн хувьд бол 90 гаруй хувьтай байж байгаа. За өнөөдрийн байдлаар бол ер нь 4 эргэн хамгаалтанд авагдсан. За мөн үлдсэн одоо 9 эрг нь бол хамгаалтанд авагдаагүй. За энэ төслийн маань гол зорилго бол энэ эрсдэл учирж байгаа хүний эрх хамгаалагчийг бас шуурхай хамгаалтанд авах шаардлагатай. Энэ хоорондын одоо тогтолцоог сайжруулах, байгаль орчны салбарт хүний эрх хамгаалагчийн одоо эрх давуу бас төлхөө зөрчигдөж байна. Хүний эрхийн зөрчил дарамт шахалтан салбар бүрт харилцаа адилгүй байгаа бөгөөд байгаль орчны салбар төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид болоод өмгөөлөгчдийн хувьд ч нөлөөж байгааг албаныхан хэллээ. Түүнчлэн гэрч хохирогч хүний эрх хамгаалагчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох шаардлагатай байна. Монгол улсын хүний эрхийн байдлыг индексийг одоо доош нь татчих байгаа хэд хэдэн чухал асуудал байна гэж ингэж бид бол үздэг. Жишээлбэл хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг хараахан батлаагүй байна. Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлаагүй байна. За мөн дээр нь одоо гэрч хохирогчийн одоо хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах бие даасан хараат бус механизм бол одоо хараахан бий болоогүй байна. Тийм ээ. Тийм учраас эдгээр ийм бодлогын шинжтэй чухал баримт бичгүүд, чухал механизмууд бий болох нь Монгол улсын хүний эрхийн одоо байдлыг индексийг одоо дээшлүүлэхэд бол одоо онц чухал. Энэхүү төсөл нь хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, эрсдлийг эртэлрүүлэх механизмыг хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн тэдний үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулж, дуу хоолойг нь хамгаалахын тулд төр иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. 3 сарын дотор иргэд 4 тэрбум төгрөгөөр заллах гэмт хэрэгт алджээ. Өдөрт дунджаар 40-50 иргэн цахим заллинд өртөж, жилд 20-30 тэрбум төгрөгөө хохирсоор байна. Заллагчдын арга улам нарийсч технологийн дэвшил хиймэл оюуныг ашиглах болсон нь бодит мэт мэдрэмж төрүүлж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Гэхдээ манай улсад хиймэл оюунтай холбоотой хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа нь хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулах, бусдын нэр төр талцсан хэрэг шийдвэрлэгдэхгүй байх хөрс нь болсоор байна. Сүүлийн үед арилжааны банк томоохон байгууллагуудын лого, аппликейшн сайтыг дуурайж, бусдыг заллах гэмт хэрэг газар авч байна. Мөн нэг автомашины обууд гүбэр нүрийг сольж, олон удаа хонжуурт цуглаанд оролцуулан иргэдийг заллах тохиолдол бүртгэгдэх болжээ. Заллагчдын арга улам нарийсэж, хиймэл оюун ашиглан бусдын царай дуу хоолойг ашиглан заллах гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тухайлбал энэ оны эхний 3 сарын байдлаар л гэхэд нийт 5000 гаруй заллах гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдийн хохирлын хэмжээ 4 тэрбум төгрөгт Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн талан заллах гэмт хэрэг болж хувирчээ. Арилжааны ийм олон үйлчлүүлэгчдийн банкнуудын нэрийг ашиглаад дээрээс нь одоо тухайн арилжааны банкны маань 35 жилээ болж байгааг ашиглаад ч гэдэг юм уу. Энэ мэтчлийн бусдыг санал хүсэлт авах, тэгээд урамшуул олгох, тэгээд мөн та бүх маань интернет банкар нэвтрээрээ гэх мэтчлийн ийм заллах гэмт хэргийн үйлдэл аргууд цахим орчинд яваад байгаа. Цахим мэрэгчлэгчдийн 75% нь Facebook-ээс авсан мэдээлэлдээ шууд итгэдэг их судалгаа бий. Тэр дундаа худал мэдээлэл цахим орчинд үнэн бодит мэдээллээсээ 5 дахин илүү хурдан тархдаг. Товчхондоо бол цахим орчинд альва нэг байгууллага болон хүнийг хиймэл оюун ашиглан дуурайсан хурамч мэдээлэл иргэдийн дунд маш хурдтай газар авдаг. Гэхдээ үүнээс иргэдийн нэр төр талдсан худал мэдээллийн устгал Facebook орчинд хангалтгүй байгааг салбарын мэрэгжилтнүүд хэллээ. Тухайлбал харилцаа холбооны зохицуулах хорооноос Метаар үйлгээсэн Facebook орчинд худал мэдээлэл болон заллингийн шинжтэй устгуулах 1644 хүсэлтээс 817-г нь устгаагүй байна. Энэ нь манай улсад хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотой гэж салбарын мэрэгжилтэн хэллээ. Хиймэл оюунаар одоо үүсгэж байгаа контентуудыг одоо харахаар хиймэл оюунаар үүсгэгдсэн шүү гэсэн шошго тэмдэглэгээ байхгүй ч гэдэг юм уу те. Яг хэрэглэгчийн өнцгөөс харах юм бол тухайн одоо контентыг хиймэл оюунаар үүсгэгдсэн байна гэдгийг таних боломжгүй ч гэдэг юм. Одоо бол танихад бас хүнд болчихлоо шүү дээ. Тэгэхээр хуулийн эрх зүйн орчин дээр хэрвээ одоо хиймэл оюунаар үүсгэгдсэн байх юм бол энийг хиймэл оюунаар үүсгэгдсэн шүү гэдэг одоо шошголог тэмдэглэгээ оруулдаг ч юм уу те. Тэгж иргэдийг төрөлдүүлэхгүй байдаг үндсэнс тийм зохицуулт хийж өгөх юм бол илүү
зохицуулалт үүсэх байх гэж болж байна. Цахим зайлсанд өрцөн хүн цагдаа шүүхээр явж алдсан мөнгөө олон гэж иргэд ярьдаг нь нууц биш. Тухайлбал өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар кибергэмт хэрэгтэй тэмцэх газар 19 тэрбумын 2344 гэмт хэргийг хүлээн авсан. Үүнээс ердөө 1.6 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн буюу залилуулсан иргэдээс ердөө 8% нь л хохирлоо барагдуулж чаджээ. Иймд хууль эрх зүйн орчны шинжилэлт зайлшгүй тулгамдсан асуудал болжээ. Зүүн хойд Аз болон Төв Азийн аюулгүй байдал тулгамдж байгаа асуудлуудаар нэгд орчуулж хамтарсан санал санаачлах дэвшүүлдэг Улаанбаатарын яриа хэлэлцээ 11 дахь удаага болж байна. Энэ удаагийн өмнөх уулзалтуудаас харьцангуй өргөн цар хүрээнд болж байна. Хуралд 30 гаруй улсын өндөр албан тушаалтнууд, 10 гаруй олон улсын байгууллагын судлаач мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ. Энэ удаагийн Улаанбаатарын яриа хэлэлцээ бүс нутагт шинээр ноцтой тулгамдж байгаа асуудлууд, ойрт орондын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний хямрал, зүүн хойд Аз болон Төв Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэрэг өргөн сэдвүүдийг хамарч байна. Томчлолт аюулгүй байдлын зэрэгцээ бид нар шинэ тутам гарч ирж байгаа эрсдэл хүчин зүйлсийн асуудал бол ялангуяа хэмэл оюуны чиглэлийн асуудлыг бид нар энэ жил бол хөндөж байна. Энэ маань та бүхэн мэдж байгаа. Нэг талаас энэ дэлхийн бус бүхэл хүн төрөлхтөнд маш том боломж байгаа боловч нөгөө талаар зарим нэг эрсдлийг дагуулж болцсохгүй ийм хүчин зүйл байгаа. Бид бүхэн тэгэхээр энэ асуудлыг бас энэ удаадаа орхихыг хүсээгүй. Мөн дараагийн нэг асуудал бол эрчим хүчний асуудал. Бид бүхэн мэдж байгаа зүүн хойд Аз болон Төв Азид ялангуяа зүүн хойд Азийн бүс нутагт маань эрчим хүчний нөөц, эрчим хүчний түүхий эдийн хамгийн том нийлүүлэгч, дэлхийн зах зээл хамгийн том нийлүүлэгчд төдийгүй хамгийн том хэрэглэгч улсууд энэ зүүн хойд Азийн бүс нутагт байдаг. Тэгэхээр энэ боломж, энэ нөхцөл байдал маань мөн энэ зүүн хойд Азад бол эрчим хүчний хамтын ажиллагааг гэрчүүлэх ийм одоо тийм суурь дэвсгэр болж байгаа. Дэлхийд дахинд зэвсэгт мөргөлдөөн эмх замраагүй байдал даамжирч байгаа ийм цаг үед инх тайван аюулгүй байдлын асуудлуудаарх олон улсын хурал чуулгануудын ач холбогдол өндрөө. Ялангуяа аль нэг талыг барьдаггүй төвийг сагсан инх тайванч гадаад бодлоготой манайх шиг ус хаврдоод байгаа цагт бүс нутгийн инх тайван аюулгүй байдлыг зогслооход Монгол улс тулгуур орон зай болж байна гэдгийг олон улсын өндөр албан тушаалтнууд, судлаач мэргэжилтнүүд хэлж байлаа. Зүүн хойд Азийн бүс нутаг бол эдийн засаг, иргэд хоорондын хувьд нягт харилцаа холбоотой бүс нутаг. Гэвч улс төр болон аюулгүй байдал тал дээр байнгын зөрчилтэй байж ирсэн. Тиймээс энэ бүс нутагт инх тайван тогтоох зарчмыг систем болгож хөгжүүлж чадаагүй байгаа нь манай бүс нутгийн хамгийн том сул тал гэж харж болно. Харин Монгол улс энэ уулзалтыг зохион байгуулснаар инх тайванг тогтоох үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Европод дэлхийн 2 дугаар дайны дараа Европын улс орнуудыг нэгтгэж чадсан Европын холбоо бий болсон. Харин зүүн өмнөд Азад эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлцээг дэмждэг бүс нутгийн томоохон механизм болох ASEAN байна. Гэвч зүүн хойд Азад эдгээртэй адил хамтын ажиллагааны тогтсон бүтэц, архитектур одоогоор бүрдээгүй байгаа. Тиймдээч Монгол улсын олон улсын давцанд гүйцэтгэж буй үүрэг маш чухал юм. Үүний хамгийн тод жишээ нь Улаанбаатарын яриа хэлцээ. Энэ уулзалтын ачаар төр засгийн төлөөлөгчид болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хүмүүс нэгдүгээр цуглаж, харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бүрдэж байна. Энэ утгаараа Монгол улс уг санаачлагын анхдагчдын нэг гүйцэтгэж буй үүрэг нь туйлын ач холбогдолтой юм. Зүүн хойд Аз болон Төв Азийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг авч үзвэл эдгээр бүс нутаг хоорондоо нэгт холбоотой байдаг. Энд 3 гол хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээр төвийн болноор хөнөөх зэвсэг болон цөмний асуудал. Хоёрдугаар их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн. Гуравдугаар улс орнуудын стратегийн бодлого чиглэл. Үүнээс гадна холболтын дэд бүтц, тээвэр логистикийн өрсөлдөөн, эрчим хүч болон байгалийн баялагын асуудал зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын сорилтууд бий. Ийм нөхцөлд бүс нутгийн улс төрийн тэнцвэрийг хадгалах тал дээр Монгол улсын үүрэг маш чухал гэж бодож байна. Монгол улс энэхүү хурлын зохион байгуулагч орны хувьд инх тайван яриа хэлцээг үргэлж дэмжиж ирсэн. Энэ нь Монгол улсыг зүүн хойд Азийн инх тайвны үйл явцын гол тулгуурлын нэг төдийгүй Төв Азийн инх тайван тогтвортой байдлыг дэмжих чухал улс болгож байна. Аль аль талын ашиг сонирхол зөрчилдөж, зөрчил маргаан тасрахгүй байгаа үед олон улсын хамтарсан шийдлийг гаргахад хэлэлцээг зуушлагч улсын орон зай юунаас илүү чухал байдаг. Тиймдээч Улаанбаатарын яриа хэлэлцээ бүс нутагт тулгамдж байгаа асуудлуудаар талуудыг нэг дор авчирч чаддаг платформ мөн гэдгээ цагийн шалгуур харуулж 11 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хөтөлбөр гадаад мэдээгээр хүргэлжлэнэ.